Үндсэн хуулийн ийм хэлэлцүүлэг хийгдэж байгаа ажлыг дөрөвдөх удаага харж байна. 92 онд энэ Лүндэ Жанц эднэр баг хурлаар хэлэлцэж байхад харж ил байсан. 99 оны өөрчлөлтийг харж ил байсан. 2001 оныхыг харж ил байсан. Энэ удаагийнхыг харж байна. Энэ дотор яг миний хувьд бол санал нийлэх юмнууд байга. Тэгвэл энэ олон гишүүд санал нийлээд асуудал ярьж байгаа учраас хүндэтгэл хандаад өнөөдрийг хүрч байна. Би гол юм энэ байхгүй байгаа гишүүд ирүүл ачаал гэж хэлэх гэж байгаа. Хэн болчихсон юм, юу болчихсон юм? Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг болсон болоогүй ард түмэнд хуулийн анхааралтайгаар ажиглаж байгаа. Ганцч болов амьдралд садаа болоод байгаа заалтыг өөрчилчихээсэ гэж залбираад гэртээ байж байгаа. Энэ Баасангүй гишүүн, Бүрүүд орж гишүүн, Арчилсан намын гишүүдийн тавьж байгаа шаардлагатай бид 100% санал нэг байна. Ардын намын харьяалтай албан тушаал авах болохоор ганцуудаа сонгогчоод ерөнхий сайд болчдөг. Бараг сонгогдоогүй байж сайд болчдөг. Атлан үндсэн хуулийн асуудал улс орны амин чухал эрх ашигын асуудалтай магадгүй дараагийн 10 жилд ярих болцоогүй юм асуудал ярьж байхад яагаад энэ хүмүүс чинь ирдэггүй юм? Хэн болчихсон юм, юу болчихсон юм? Жаргал тулгын Эрдэнэбат нэг удаа сонгогдоод ерөнхий сайд болсон. Хоёр ч юм уу. Энэ нэм таашрын номтой хоёр ганц удаа сонгогдоод сайд болсон. Хоёр дахь. Эдэн хайц. Энэ утхан бэлгийн сод бэлэг хайц. Аав нэг хурлын гишүүн байсан, ээж нэг хурлын гишүүн байсан, өөрөө болсон. Монголын төр, Монгол ардын нам хоёр энэ гэрүүлд бүх чадах чинээгээр тусал дэмжиж явсан. Энэ хүн хаашаалга болчихдээ. Та нар энэ залуучууд албан тушаал болохоор бие-биегээ давхидаг. Төрийн ард түмний амин чухал эрх ашигын асуудал ярихлаар яагаад алга болчихдээ? Яагаад та нар өглөө 10 цагта хуралдаа ирч сурдаггүй юм? Бүтэн 3 жил зарим нь унтлаа. Одоо болоо юм биш үү? Өөр хин алга энд. За тэр Дамбочир гишүүн, өчигдөр тэр Чингэлтаан гамболд гишүүн үндсэн хуулийн асуудал хэлэлцсэн гэдгийг мэдсээр байгаад онгоцон суугаад алга болсон гэж хэл. Дамбочир гишүүн шалтгаантай байгааг ойлгож байна. Хөрлбаатар шалтгаантай байгааг ойлгож байна. Өөр Арднаас шалтгаантай байгаа гэрүүлийн хүн нэмчлэх бусд нь шалтгаан байхгүй. Энэ гишүүдэ дуудаа. Энэ Лүндэ Манбатыг янз янзаар нь дуудаад өчнөл юм болж байгаа. Бид нар та нараас ичж байна. Сайн нэрхэлсэн этгээдүүдээс. Энэ этгээдүүдийн болж бид нар Баасангүй гишүүнд өдөр болгоно бичлэг хийлгүүлж байна. Бүрүүд орж гишүүнээр өдөр болгон загнуулж байна. Энэ зөв. Хүний өмнөөс ичих шиг адгийн юм байдаггүй юм байна. Монгол ардын намын парламентын бүрэлдэхүүн ийм сахилгагүй байсныг би Лүндэ бид хоёр энэ 30 жилийн хугацаанд үзээгүй юм байна. Үзээгүй юм байна. Монгол улсын үндсэн хуулинд ерөнхийлөгч хурлын чуулган тааллаараа ирнэ гэж биччихсэн байт. Бус нь энд сууж явах хэрэгтэй юм. Би хэлсэн дөрөв. Би дөрөв хэлсэн. Тэгэхээр би хурлын даргаанд гурмын ямар шаардлага тавих гэж байна вэ гэхээр энэ сая нэр дурдсан энэ баян тарган гишүүдэд дуудаа. Хөрөнгө чинээгээр нь ялгарлан гадуурхгүй л үндсэн хуулинд бичигсэн байд юм аа. Хөрөнгөнд аархад байгаа юм хааш юм эднэр чинь. Өөрснийх нь хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгө биш л дээ. Гарал үүсэл мэтийн бол мань мэтэн гадарлнаа. Хэзээ хуралч сахилгатай болох. Арчилсан нам засгуулж ясан үед ч гэсэн ингээл ирц байхгүй байнгын мөнгөний юм хэрүүл болж яадаг. Одоо ардын намынх нь яг тийм тал руугаа явлаа. Ардын намын харьяалтай 40 шинэ гишүүн бий.
Та нар хязаа бидний дараа энэ төрийг төршиг аваад явж чадах юм бэ? 16 он та нарыг нийлэх хүүхдэд дэвш яхад мань матн цагаан магтаад өдөр шөнөгүй явж ирсэн. Та нарыг Монголын төрд ороод аятайхан ажиллах болов гэж гордож ирсэн. Хаана байна тэр гордлого? За яг мань матийн сэтгэл рүү ус гэж. Тэр сунгасан ард түмнийхээ сэтгэл рүү битгий усгий гэж та нар. Бид нар явноо. Бид нар явсны дараа та нар яаж төр барих гэж байгаа юм? Яаж энэ 3 сая ард түмний амьдралыг авч явах гэж байгаа юм та нар? Албан тушаад эрх мэдэл мөнгнөөс өөр ботох юм байхгүй. Ядаж л ажилдаа цагтаа ил сураа штэ. Цэцэрлэгийн хүүхэд биш та нар чинь. Унтаад ах юм. Юугаа хийгээд яваад шөнжин баар ажил амьдралыг өнгөрүүлдэг юм хааш юм та нар. Арай хэтэрч. Яг энэ цалгар назгаа байдал чинь энэ парламентын нэр төрөг гутаахад олон түмний дунд таагүй амьсгал бий болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа. Их хурлын дарга энэ шаардлагуудаа тавиачд. Энэ их хурлын гишүүдийн дотор чинь тусгай дархан эрхтэй гишүүд нэгч байхгүй. Бүгдээр адилхан. Энд сууж явах хэрэгтэй. Тэр тусмаа үндсэн хуулийн асуудал хэлцэж яхад ямар учиртай юм? Намайг загинжаан л гэж хэлэх байх. Би загинжаан тэгээд юу гэж? Би жирийн хүн загнаагүй. Ард түмний төлөө үхэн хатан зүтгэн гэж тангараг өргөсөн гишүүч хурал ирэхгүй болохлаа тэр гишүүч андаж би үг хэлж. Надад тийм ёс суртахууны эрх байгаа байх. Лүндэд байгаа байх. Эвтөвшөнд байгаа байх, улаанд байгаа байх.